Имэйлийн зөв зохистой хэрэглээ. Захим хичээл. Хичээл 1. Имэйлд гарчиг бичих. Имэйлийг зөв зохистой хэрэглэхийн тулд онцгойлон анхаарах 10 зүйлийн эхэнд имэйлд гарчиг бичих асуудал орно. Имэйлийн гарчиг юунд хэрэгтэй вэ? Жишээ харцгаая. Энэ жишээ имэйлийг харахад ISO 9001 стандартын танилцуулга сургалт явагдах гэж байгаа нь ойлгомжтой байна. Тэгвэл энэ имэйлийг хараад бид юун тухай имэйл болохыг мэдэх боломжгүй. Гагц үв нийслэлийн татврын газраас ирснийг нь л гадарлаж байна. Харин энэ имэйлээс веб урлах үйлчлэгээ санал болгож байгааг нь ойлгож болох ч ямар компани байгууллага илгээснийг нь мэдэх тогтоох аргагүй байна. Өмнөх жишээнүүдийн дараа энэ имэйлийн гарчгийг харъя. Латин үсгээр бичсэн тул уншихад төвөгтэй байна. Дараагийн жишээ имэйлийн гарчиг бүгд асуултын тэмдэг болж хувирсан харагдлаа. Энэ жишээнүүдийг хараад та юун тухай имэйл ирснийг ойлгож байна уу? Бас энэ имэйлийн хувьд хэд урт гарчиг бичснээс агуулга нь бүрэн ойлгогдохгүй байна. Хамгийн ойлгомжтой имэйл энэ байна. Бид нээж үзээгүй боловч хэн юу санал болгосныг нь тодорхой харж байна. Эдгээр жишээнээс имэйлийн гарчиг хэр чухал болохыг нь мэдэж болно. Имэйлд гарчиг бичгэд юу анхаарах вэ? Нэгдүгээрт имэйлийн агуулгыг илэрхийлсэн оновчтой байх хэрэгтэй. Хоёрдугаарт маш товчхон байх хэрэгтэй. Хамгийн ихдээ 6 үгнээс бүрдсэн байхад болно. Гуравдугаарт нэг асуудлаарх олон имэйлийг илгээгч ба хүлээн авагч хоёр тал шошгож явуулах хэрэгтэй. Ингэснээр хүлээн авагч инбокс доторх олон зуун имэйлээс хэрэгтэйгээ хайж олох, асуудлаар төрөлжүүлж үзэх, улмаар бүтээлж ажиллах нөхцөл бүрддэг. Энэхүү жишээнд олон илгээгч нар нэг шошгоор оролцогчдод олон төрлийн мэдээлэл бүхий имэйл илгээсэн байна. Шошгыг ихэвчлэн ийм дөрвөлжин хаалтанд хийдэг. Зарим байгууллага, хувь хүмүүс тодорхойлох 2 цэг ашигладаг бол зарим нь чаг тэмдэг ашиглах нь бий. Имэйлд гарчиг бичгэд анхаарах дөрөвдүгээр дүрэн бол сонирхол төрүүлэн байх. Энэ юу гэсэн үг вэ? Имэйл хүлээн авагчийн шуудангийн харьцагт өдөрт хэдэн 10 имэйл ирж байгаа. Тэр дундаас таны имэйлийг сонирхож үзэлгүй устгах магадлал тун өндөр. Иймд та имэйлийн гарчгаа сонирхол татан байлгах нь зүйтэй. Сонирхол төрүүлэн гарчигтай имэйлийн жишээ харцгаая. Хэрвээ танд ийм гарчигтай имэйл ирвэл та нээж үзэхгүй гэж юу? Энэхүү хичээлээр бид имэйлд гарчиг бичгийн чухлыг болон гарчиг бичихдээ анхааруул зохих 4 зүйлийг авч үзлээ.